Гэр бүл. Начистай чигс тэрхэтсэн зүгэн та. Гэр бүлтэй чиг number 1. Аз жаргал. Хайр. Сэтгэлзэл. Халамж. Үнцэн. Им, вакцин, юу гэх юм тайвшруулах. Эмчилгээ. Яг нэг ч. Ажлаад хараад ингээл стресстэй ажил дээрээ ядраал гэртээ ордог. Тэгэл хүүхдээ хараал, нөхрөө хараал, бүх зүйл мартагтаал, бүх зовлон зүдгүүр юу ч биш юм шиг санагдаал. Тэгэхээр юу нэмчилгээ л дээ, ядаргааны нэмчилгээ мухагаар хэлвэл ер нь бол үнцэн юм да. Миний хувьд бол гэр бүлийнхэнд бол хамгийн их дэгдэг тий. Ямар ч үед намайг хуурахгүй, талаарахгүй зөвхөн нэг хэлнэ. Тэгэл тийм учраас гэр бүлийнхэн нь сэтгэлзэл гэх юм. Гэр бүл гэдэг бол угаасаа л халуун дутлаа амар гоё яд жаргалтай шүү дээ. Тэгэл бүх юм тийм болохоор л гэр бүл гэнгүүт шууд миний дотор бууж байгаа юм бол шууд хайр халамж тийм л бач. Аз жаргал гэр бүл гэхээр нь л яг аз жаргал эхлээд шууд хайр гэж л орж ирлээ л дээ. Угаасаа гэр бүл гэдэг чинь тэр чигтээ хайр байдаг. Тэгээд өнөрөтгөн байж өнөрөтгөн бас байвал тэр хамгийн том аз жаргал. Яад гэхлээр гэр бүлтэйгээ байхаар хайр гэж одоо хамгийн сайхан мэдрэмжийг юунаас ч илүүтэйгээр мэдэрдэг. Тэгээд гэр бүлийнхэн чинь чамайг байнга халамжилдаг болохоор тэгжсэн. Хизэж хөрш. Бусад хүмүүс чамайг шүүмжилж чичилжсэн ч гэр бүл хизэж хөрөхгүй. Одоо аав ээж ах ард зогсох хүмүүс л ганц гэр бүл шүү. Тэгээ одоо сүүлийн үед ахцал хүмүүс үзээгүй ч юм уу тийм үзээгүй залуучууд бол энийг ойлгохгүй одоо нэг чиг дэрвэн насан дээр явж байгаа шүү. Өглөнгүүтнээс ядраатай ингээл хаалгаас аваардаг. Бид тэгэрээ гэр бол хувиршгүй бат бөх ард чинь байх хүмүүс. Тэгээ хүн ахцал үцгээрээ хамгийн их ойлгоо доо.